Эмбүк төллөөлж байна. Би ойлгосон. Зохиогч Борхуугийн зол жаргал. Өгүүлэгч Очирбатын оюун. Нэгдүгээр бүлэг. Мухардал. Би дугуйн дотор гүйж байгаа хулган байна. Гүйгээд л хизээч зогсохгүй юм шиг. Эхлээд ч яах нэг л өдөр зогсондоо гэж итгэсэн хулган. Харамсалтай нь хизээ зогсох нь үл мэдэгдэх дугуй тойрог. Гэхдээ л нэг өдөр зогсно. Хүнд хэлээд яах вэ? Хүнээс тусламж гуйгаад ч яах вэ? Хүмүүс намайг ойлгохгүй. Өөрөө л таваадахаар. Гүйсээр л. Би энэ байдлаас яаж гарах вэ? Хизээ гарах вэ? Яавал гарах вэ? Хаашаа явах вэ? Эргэн тойронд өчнөө хүмүүс байвч хулганыг анзаарч байгаа нь тунцв. Ихэнх нь хулганыг тоглож байна. Жаргалан дэнтсэн юм аа л гэх. Цөөн хідэн хүн л хөөрхий дөө энэ муу хулган ядарч байгаад туслах юмсан гэж бодох боловч хэрхэн яаж туслахаа үл мэднэ. Дэмий санаа зовно. Харин хулган айсаар, ядарсаар, гүйсээр л. Сэтгэл зүрх нь айдсаар дүүрэн. Бие нь ядарч сүлдсэн, өөртөө итгэх итгэл эрч хүчээ алдсан хулган. Бүх өдрүүдийн өнгө яг адилхан саарл. Энэ өнгө хүртэл түүнийг айлгаж тавгуйтуулна. Олон сар жил зогсолтгүй гүйсээр үнэндээ тамир тэнхээгүй болж ирээдүйн тухай бодолгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг боллоо. Гэхдээ нэг л сайхан өдөр энэ тойргоос гарандаа гэсэн бодол түүнийг татаж босгоно. Өөрийнхөө хэмжээнд судлан, сураглана. Хамгийн сайхан нь тэр ганцаараа биш. Маш олон хулган яг ийм тойрогт гүйдэг. Нилээдгүй хэсэг нь тойргоосоо гарч энгийн сайхан амьдарч байгаа ярианууд. Итгэлийн гэрэл асна, баярлна. Гэвч нөгөө л газраа гүйсээр л. Сайхан өдрийг хүлээн гүйсээр л. Тэр хулганууд эндээс яаж гарсан юм болоо гэсэн бодол эрэл хайгуулна, өдөр шөнөгүй эргэлдэнэ, уншин судлана. Өөрөө эндээс хэрхэн гарахаа мэдэхгүйч гарахаараа өөр шигээ хулгануудыг тойргоос гаргаж тусалнаа гэсэн мөрөөдөлтэй. Хэвээ би чадна, бууж хүчил болохгүй шүү гэж өөрийгөө зоригжуулан гүйсээр. Ядарсан чгүй нь унжил болохгүй. Энэ хогийн тойргоос нэг л өдөр гарна. Мухардал нь ямар ч гарцгүй мэт санагдах дотоод зөрчил, эргэлзээ, айдас, гунигт даруулсан амьдралын гацалт. Гэвч энэ гацалт бүх зүйлд гарц байдаг гэдгийг надад сануулсан сэрүүлэг минь байлаа. Сэтгэлийн уймын. Би хайж байна. Би уйлж байна. Надад бүгд байгаач би ойр ганцаараа юм шиг санагдаж байна. Ядарч байна. Бүр сулдаад байна. Надад бүх зүйл утга учиргүй санагдаж байна. Хинч намайг сонсохгүй, харахгүй мэт байвч үнэндээ би хэндэж харагдахгүй, юу ч ярихгүй, зүгээр л нуугдмаар байна. Би толинд хараад өөрийгөө танихгүй байна. Яагаад ийм болчихсон бэ гэж өөрөөсөө асуусан. Тэр юу ч хэлэлгүй уйлсан. Тэр үед би өөрийгөө аргацсан, бас өрөвдсөн. Нэг их удалгүй өөрийгөө үдсэн ядаж өөртөө гомдсон. Надад туслах эмч, эмлэг байхгүй юм бол намайг аврах шидтэн байхаа гэж горьдсон. Миний дотор болж байгаа энэ их уймэнийг ойлгох нэг ч хүн байхгүй гэж юу гэж өдөр бүр өөрөөсөө асууж хүлээсэн. Туслаач гэж амандаа шивнээд хэн нэгнийг харуулддаг болсон. Гэвч хинч над дээр ирээгүй. Өдөр бүр өөртөөгөө зөрчилдөж өөрөөсөө зүгтэн. Нэг их холдолгүй өөртөө баригдана. Маргааш зүгээр болчихно гэж өөрийгөө хуурсан. Үнэндээ маргааш нь өнөөдрөөсөө дор болсон байсан. Худалч өөртөө итгэхээж болсон. Дахиж ярилцахыг хүсээгүй. Гэхдээ хүсээгүй дахиад л ярилцсан. Дахиад л хуурдагдсан, итгэл алдсан мэдрэмжүүд хөвөрсөөр. Ингээд эцэстээ өөрийнхөө хувьд би гэдэг хүн арчаагүй, итгэлгүй, дорой, хулчхар нэгэн болсон байлаа.
Түүнд итгэх ямар ч боломжгүй. Гадна дотн альч би өөртөө таалагдхаа болсон. Өөртөө таалагдахгүй байхад өрөөлд таалагдах боломжгүй гэж өөртөө хэлээд гэртээ бөгж эхэлсэн. Хэн нэгэнтэй ярилцах хүртэл надад хэцүү санагдана. Юу ч ярих хүсэлгүй. Өдөр тутмын энгийн ажил хүртэл хэцүү санагдаж хүссэн ч хийх тэнхэлгүй. Бүх зүйл надад утга учиргүй санагдаж ингээл болоо юу, ингээл дуусах юм уу гэж өөрөөсөө асуудаг болсон. Одоо бүгд намайг орхих бах таа гэж айж байсан ч эсэргээрээ өөрөө бүгдийг орхиод ганцаараа баймар санагдсан. Өөртөөгөө зөрчилдсөн сэтгэлийн уймэн өдөр шөнөгүй үргэлжилнэ. Хизээ зогсох бол эсвэл энэ чихтэй эндээ өөртөөгөө дайцсаар үлдэх юм биш вэз? Би биш болсон мэт. Энэ он цаг минийх биш мэт. Би өөр хүн болсон мэт. Өөр хэн нэгэн миний дотор орсон мэт. Би энэ хорвоо ертөнцийн өдөр хоногудаас хоцроод байгаа мэт. Эсвэл бүр төрүүлж алхаад байгаа мэт өдөр хоногуудыг угтаж үдэж байлаа. Ийм л уймарсан бодлууд хөөрч тэр бодол дундаа өөрийгөө өрөвдөж өөртөө өсөрхөн. Би ийм баймааргүй. Энд үлдэж болохгүй. Бүх зүйлд гарц би шүү дээ. Ол. Сэтгэл. Энэ өрөвдөлтөй хулгана бол би хизээнээс энэ тойрогт орчихсан юм дээ гэж өөрөөсөө хэдэн зуун удаа асуусан ч хариулт байхгүй. Гэрэлтэй харанхуй саарал өдрүүд үргэлжилсээр л сайн муу саарамгийн хуулиар угаасаа л ийм л юм байна. Харанхуй өдрүүд эмэн нэг. Би үнэхээр ядарч сүлдэж байна. Нэг удаа наг захтайгаа уулзсан суран тэлээгээр нь хэд сайн ороолгуулж домнуулаад тэр орой гинтэл ухаан орох шиг болж билээ. Тэр үед би ганцаараач гудамжинд явж чаддаггүй байлаа шүү дээ. Тэгсэн чинь зориг орж өглөө эрт эмнэлэг рүү явж байна. Эмчийн өрөөний үүдэнд нэгэн хүнтэй ярилцлаа. Тэгсэн тэр хүн чи сэтгэл зүйчтэй уулзаад үзээч гэж билээ. Хамгийн сонин нь би эмчтэй үзүүлэлгүй шууд гараад тэр хүний зөвлөсөн сэтгэл засалч эмчтэй холбогдож маргааш нь уулзахаар боллоо. Яагаад миний эргэн тойрны хүмүүс анзаараагүй зүйлийг хэдхэн минут эмнэлгийн сандал дээр зэрэгцэн суусан хүн олоод хэлчихдэг үлээ. Ингээд маргааш нь эмчтэй очлоо. Тэр хооронд сэтгэл засалч эмч гэж хэн юм болоо, миний юуг яаж засах юм бол гэж бодсоор уулзаад ярилцаж эхэллээ. Хамгийн муухай нь ярилцах цаг дуусахад би гэдэг хүн түгшүүрлэх эмгэг гэх өвчтэй болжээ. Сайн гэвэл би хизээч хинт ч ярьж үзээгүй. Заримдаа өөрөө бүр ботхоос ч айдаг, ичдэг бүхий л зүйлсээ эмчтэй ярьж ёстой нус нулимстайгаа холилдож сэтгэл онгойх гэдэг үгний цаадах утгыг ойлгож эмчийн 100% эдэгдэг өвчин шүү гэдэг үг чихэнд сонсогдоод сүүлийн хэдэн жил мэдрээгүй гайхалтай гэгээтэй мэдрэмжийг мэдэрчвүлээ. Тэр эмнэлэгт таарсан хүн хэн байсан болоо гэж би одоо ч боддог. Тэр лав сахиусан тэнгэр баг. Эсвэл за ингээд сэтгэл зүй гэх шинжлэх ухааныг сонирхож уншиж эхэллээ. Тэр бүхний эхлэл нь сэтгэл гэж юу вэ гэсэн асуулт байлаа. Сэтгэл зүрх сэтгэл гэж бараг бүхэл дуу шүлэг ном зохиол дээр гардаг хоршоо үг төдийхнөөр төсөөлдөг байлаа л. Гэтэл надад сэтгэл гэх агуу бас өрөвдмөр эрхтэн байдаг гэдгийг олж мэдлээ. Бурхан минь, яагаад урд нь анзаараагүй яваад байсан юм бол? Үнэхээр өрөвдмөр уйлж байна сэтгэл минь. Энэ өдөр би өөрийнхөө сэтгэл гэх гайхамшигтай оршихуйтайгаа танилцаж анх удаа мэдэрлээ. Сэтгэл өвднө гэдэг үгний учрыг ч олсон. Нээрэл миний сэтгэл өвдсөн байж. Фэйсбүүкийн нэгэн группээр өөрт төрсэн сэтгэгдлээ пост болгон орууллаа. Утга нь бид миний зүрх өвдөд байна, бөөр өвдөд байна гэж хинээс ч яахгүй, ичихгүй ярьдаг хэрнээ. Миний сэтгэл өвдөж байна гэж хэлж ярихаасаа яагаад санаа зовдгийг юр ойлгохгүй. Сонсож хүлээж авч байгаа хүмүүс нь шууд л сэтгцийн өвчин бодно. Сэтгэл зүйн боловсрал яагаад ийм сул байгаа юм болоо?
Хөөрхөдөө хичнээн хүн энэ байдлаасаа ичиж, айж, хаана хандхаа мэдэхгүй зөвлөгөө имчилгээгээ авч чадалгүй явсаар өвчнөө хүндрүүлээл явж байгаа. Энэ постын дор дэмжсэн, халагалсан сэтгэлдлүүд байж үлээ. Энэ үед би ганцаараа биш гэдгээ ухаарсан. Энэ сэдв ямар олон хүнд хамаатай сэдв болохыг ч мэдсэн.